Сайн байцгаана хүмүүстээ эсвэлтийн ерөнхий шалгалт болон хэд хүчин шалгалтанд зориулан Монгол хэлний хичээлээр зөвлөмж хүргэж байгаа шүү. За ингээд өнөөдрийн хичээлээр хэд хүчин шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ? За үүний тулд бичиг чадварыг сольсон орон хамтад даавууд тулгуурлан их зохиох талаар зөвлөе. За мэдээж 200-аас 250 хүүхдэд их эссе бичих. За энэ нас хүртлээр хэлний хэрэглээнд хэр зэрэг суралцсныг илтгэх бичвэр юм аа. Өөрөөр хэлбэл өв хүний бүтээгдэхүүн чадвараа бичгээр илтгэж байгаа хэлбэр гэж ойлгож байна. За мөн өгдсөн тодорхой сэдвийн хүрээнд бичнэ. За гэхдээ эхийн онцлогийн тухай авч үзье. Тодорхой заасан цаг хугацаанд шууд бичгээр онцлог. За төлөвлөгөөгөө томилох, тулгуур өгөр бичиглэл хийх, эсвэл тархины төлөвлөлөөр шууд бичгээр онцлог талтай. За өгдсөн сэдвийн дагуу сэтгэж бичнэ. Зохион бичлэгт голдуу эхийн хэв маяг эсвэл аль нэгийг дарна бичгээс гадна алим хэлбэрээр бичиж болно. За мөн бичлэг хэлц ашигладаг онцлогтой. За бичигч өөрийнхөө сайн мэддэг тулгуурлаж бичнэ. Уран дүрслэлийн аргуудыг ашиглаж болно. За үйл явдлын нэг шугамар бичгийг үзүүлэхийг өөрөлдвөл хоёр шугамыг авч бол цаг хугацааны хувьд багтахгүй байх талтай. За бүтцийн хацаг сайн тооцоолоор үгийн хаан тоон тохируулан 200-аас 250 хүнд эхлэл хэсэг нэлээд их авч бол гол төсөл хэсэг нь бол бага болно. Ийм учраас эхийн харьцаагаа сайн тооцож төлөвлөрөө гэсэн. За зохион бичлэгээс биеийн хэлний хэрэглээний чадвар буюу найруулга, соёл, зөв бичих, бичгийн хэв, за мөн дэвтэртэй ажиллаж байгаа хандлага төлөвч харагддаг тул тийм алдааг гаргахгүй байхыг хичээнэ. За өөрийнхөө үнцэл бодлоо баримттай хослуулан илэрхийлэн бичвэл сайн болно. Өөрөлдвөл сайн их ямар байх вэ гэхээр зэрэг өөрийнхөө үнцэл бодлыг баримт тулгуурлан бичвэл илүү үр дүнтэй болно гэсэн. За ингээд бичгийн зорилго гэж байдаг. Мэдээж таны бичсэн эхийг засагч багш эсвэл бусад хүмүүс уншнаа гэсэн. Өөрөөр богино цаг хугацаанд та бичвэрээ бүтээл бий болгож байгаа гэсэн. За мэдээж нөлөөлөх таны мэдүүлэх зорилгыг агуулаарай. За мөн өөр ятхан сэмбүүлэх, урайлан дуудах, итгүүлэх хэлбэрээр жишээлбэл за мөн төрслөн бичих, таашаал тааламж өгөх зорилго агуулж болно гэсэн. За ингээд бичгийн зорилго бол ийм уран төрлөөс байхад нь мөн өөр өөртөө бас уншаад үзэхээр уншуултай гэж өөр энгийн хүмүүс ойлгодог шүү дээ. За ингээд өнөөдрийн хувьд бол эхийн эхлэл төгсгөлийг хэрхэн бичих вэ? Юуг анхаарах вэ? Яавал сайн бичих вэ гэдэг талаар зөвлөе. Эхлэлээ сайн бичвэл төгсгөлөө бас тийм байх хэрэгтэй. За гараа сайн бол бараа сайн гэдэг шүү дээ. Өдөөж өгүүлбэртэй багтаасан санааг төгсгөлдөө эргэлт хийгэрэй гэсэн. Өөрөөр эхлэлтэй ямар санааг бий хүмүүс өргөх вэ гэж авсан бол төгсгөлдөө дүгнэлт мөн хандлага хэмжээр давтан эргэж сануулаарай гэсэн. За ингээд хүүхдийн эцсийн зохион бичлэг шийдлээ хийж үзье. За хүний агшин буюу муухай Монгол зансан бичлэгийн эхлэл хэсгийг авч үзье. Хүний агшин гихч сайн муу аль аль нь холилдон хүнд оршин байдаг. Зан төлөвлөлээ. Гэхдээ бид сайн чанараа хөгжүүлэн дутагдaltaй чанараа залруулах нь нэг тэрүүний зорилт билээ. Ингэж байж бие хүн болж төлөвшөх эхлэл тавигдана. Харин бид бүгдэд байдаг
томоохон дутагдал бол залхуурал юм. Залхуурал бол ихэнх монголчууд ажигладаг. Муухай Монгол зам билээ. Монгол улсын хөгжил буурай байгаа үнэтэй холбоотой байж болох юмаа гэсэн ийм одоо хөтөж өгөх энэ эхлэл хэсгээс сонгож болж байна. За тэгвэл мэдээж гол үндсэн хэсгийг өргөхөд төгсөл хэсгээ өгөхөд ямар бичсэн бэ? За эндээс бас нэг ажиллагаат хүмүүстэй энэ хүний арын шиг гэж хэлж байгаа хүмүүсийнхээ давал мөрөөс жаагааш болж бичээ. Эндээс анхаарал хандуулсан байгаад ажиллаарай. За төгсгөлийн авч үзье. Өглөө босдог хүний за батхан өргөж шаандаг. Энэ үг би хэлэх дуртай. Өглөө хутан залхуурахгүй эртлэн босож хийх зүйлээ амжуулахад цаг зав их гардаг. Мөн би ирвэл ухаан цаваа сэргэлэн болдог. Мандаж буй нарыг хараад тэшний ирж чи мэдэрдэг гэж гэсэн эсрэгдэл өөрийн одоо өөрийнхөө мэдрэмжийг одоо оруулж өгсөн онцлог байна. Залхуугийн хоронд харигдлагыг хөдөлмөрлөж зорилгодоо хүрэхийн тулд хичээх нь бидний ирээдүйд их тустай үйл хэрэг мөн билээ гэсэн байна. За ингээд тэгвэл эхлэл хэсэгтээ одоо монголчуудын зан ар шиг тухайтай сургуулийн тухай үзсэн бол энэ хэсэгтээ мөн одоо бас эргэлтийг нэлээд сайн хийжээ юм гэдэг. За мөн өөр нэг зөвхөнчлүүд авч үзье. Хүний аршин буюу муухай Монгол зан гэсэн. За мөн эхлэлдээ давал мөрөөсийг үлдээсэн байна. Хүн бүр харилцан адилгүй өөр зан аршинтай. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг үг бий. Сайн сайхан зан чанар гэдэг бодлого сайхан зүйл төрөв. Сайнны хажуугаар саар бичээ. Сайн зан чанар байхад мууч хүн адилгүй. Монгол хүнд байдаг муухай зан чанаруудаас дурдвал өөрөө л болж байвал бусд нь хамаагүй. Аминчхан үзэл хүний юм илүү хардаг шунхай зан хүн чанараа олондаа бишиг ачаагүй тийм зан их мэд гэж хэлсэн байна. За тэгэхээр эхлэл хэсэгтээ энэ хүүхдийн хувьд бол анхаарах 2-3 зүйл байна. За энд бол дараа за мөн таслал аваагүй их мэтлэн одоо бичгийн одоо соёлын алдаа байгаа ч гэсэн бас өөрөө одоо энэ зан чанарт алийг нь одоо авч илүүтэй бичих гээд байгаа гэдгийг бас тодорхойлж өгөх хэрэгтэй. За тэгвэл төгсгөлдөө энэ үг бас яаж бичсэн нэг зөвөр ажиллая. За энд та юу тарин түүнийг л хараад байцааны өрөөс хизэж сарнаа орохгүй шиг таны гаргаж буй муу мухай замын хариу сайн сайхан дэлгэрхгүй гэдгийг хизээж буй мартаарай. Анхаар гэсэн. За тэгтээ одоо төгсгөлдөө их сайхан одоо зүйл адилтгал ашигласан боловч төгсгөлдөө одоо бүү мартаарай гэсэн уриалгаар одоо төгсөж хэн одоо бас хүчит дутагдaltaй байдаг. Тийг анхаарай. За тэгвэл өтөж өгүүлбэртэй багтаасан тийм өтөж өгүүлбэр багтаасан дэлгэрэнгүй баримтаар эхлүүл их зүг баг. Мөн бичиж байгаа зүйлийнхээ эсрэг санааг сонгож эхлэж болж байна. За сэдвүүдээр чухал болохыг уншигчдад хүргэх үүрэмж шийдлийг эхэлж болж байна. За сонин содон хэрэг явдал товч дүүхэр эхэлж болж байна. Энэ бол үндсэндээ одоо зохион найруулах зохицлоор бичих одоо ийм эхлэл зохицлоор бичих арга юм аа гэсэн. За мөн цааш бол өөр долоо бус тохиолдсон үйл явдлын талаар эхэлж болж байна. За асуултаар эхэлж болно. За ишлэлээр эхэлж болно. Сайхан одоо онч мөрөн ардын зүрх зүүн
өөр нь одоо бодож үнэтэй зэмтрийг өргөж болно гэсэн санаа. За сонирхол татвац суур мэдээлэл өгч болно өөрөөр одоо сонирхолтой одоо баримтаар үйл явдлаар за богино хөрөмжөл хийж болно гэсэн. За юуны тухай мэдүүлэх зорилготой хөтөж өгүүлбэр эхэлж болно. Та миний их зохиомжоос ийм зүйлийг мэдэх боломжтой гэж хэлж болноос гэсэн санаа. За тэгвэл төгсөл бичих бас нэг хэд хэдэн арга байдаг. За түүний хэсгээс танилцуулъя. За хэлэг гэсэн санаа чинь зорилго санааг чинь одоо гिचүүр тань биелүүлсэн бол төгсөлөө дахин хянаж бодсны дараа хүчлэг төгсөөрэй. За одоо дүгнэж төгсөж болно. Тиймээ тул өгүүлж буй зүйлийн талаар төгс дүр зураг өгөх. Эсвэл хэрэг гэж байсан гол санааг хурааж хэлж болно. Өөрөөр хэлбэл хурааж хэлэхдээ одоо мөн хэлц зүүн гонч мөргөн үгдээр өөрийнхөө үзэл бодлоо нэмээд төгсөж болно гэсэн. За үзэл санаагаар төгсөх уншигчид дэвшүүлсэн асуудлын талаар үргэлжлүүлэн бодох. За одоо их эсэний талаар дахин нэг сануулах явдал. За энэ нь бол эсэний эхлэл ямар байсан? За төгсөл тийм байгааг харуулж байгаа. За асуултаар төгсөж болно. За таамаглалаар төгсөж болно. Таамаглал төвшүүлээд төгсөж болно. Өөрийнхөө байс орыг илэрхийлж таамаглал төвшүүлэх байна. За бүрэн төгсөл. За бат итгэлтэй өөртөө итгэж байгаа тийм итгэлтэй санаа баримтлаар төгсөж болно гэсэн. За үргэлжлэлтэй мэд төгсөл. Асуудал үлдээх. За тэгэхээр уншигчид бодолд оруулах тийм асуудал үлдээж болно гэсэн санаа. За тэгвэл цөмөр энэ цаг хугацааг ашиглаад бас хэл хүчийнхээ зохион бүслэд өндөр магадлалаас багш нь бас хэд хэдийн сэдв санал болгоё. За мэдээж сэдвийн хувьд бол ерөнхий бол буюу тодорхой сэдв байдаг. За жишээ нь одоо бодрол гэхэд одоо аль талаас нь бодох вэ? Тийм ээ. Намрын навчис. Үйлдэл хүний яаж байдал эсвэл үйл явдалтай одоо харьцуулан бичих юм уу? Эсрэг зүйлийг бичиж болох юм санаа сэдв байна. Миний хамгийн нандин дурсамж. За тэгэхээр зөвхөн бол энэ сэдвийн өмнөх одоо шалгалтын хувьд бол миний хамгийн нандин дурсамж гэдэг одоо нандин гэсэн учраас сайхан гэсэн санааг агуулгаас илүүтэй бас сөрөг талаас нь тийм ээ сэтгэл тод дүрцсэн тэр салсан, санилсан одоо хаа хийж одоо нийгмийн муухай байдлыг бас өөрөө оролцож явсан тийм зүйлийг одоо анзаараагүй энийг анзаараагүй одоо бичсэн алдаа гарч байна. Санаараа тийм учраас хамгийн нандин дурсамж бол тод үлдсэн нандин сайхан ийм дурсамжаас үүдэж бичээ. Эрдмийн гişиг эцэстэй. За яс ямар би өмнөнийг үсдэг. Аз жаргалын түлхүүр бол мөн эрдэм явуулгүй их сэдвээ сонгоод за эхлэл төгсгөлөө одоо төлөвлөөд энэ цаг хугацаанд амжуулан бас нэгийг бичиж давал нэлээд бас датлагчнаа гэсэн санаа. За ингээд зохион найруулгын бичгтээ эхлэл төгсгөлөө сайн ухаарч бичээ. Юуг яаж ямар өнцгөөс бичих вэ гэдгийг зураглал гаргаж түлхүүр үгээр агуулгын тооцоолол хийж төлөвлөгөө зохиоод бичвэл илүү үр дүнтэй болдог юм аа. За төлөвлөгөө шууд бичвэл юу болох вэ гэхээр мэдээж тэнд анзаараа одоо өсгийн дөрмийн алдаа, найруулгын алдаа, хүчин зүйн алдаа, баримтын бус алдаа илэрч байдаг. Тэгэхээр төлөвлөгөөтэй бичнэ гэдэг нь утга санаа уншигчид засагч одоо бусдад зориулж сайн илэрхийлж чадна гэсэн байна. Тэгэхээр зэрэг энэ одоо удаа эхлэл төгсгөлөө эрхлэн төлөвлөх за эхлэлдээ байгаа санаа систем бас тавтаараа гэсэн
үг юм аа. Ингээд энэ хичээл анхаарал хандуулсан таамагтай баярлалаа. Зурагчтай хүн энэ цаг хугацаанд хамжуулаад бас бие дагаад ихээхэн дэвшил гарах боломжтой байна шүү. Өөрөөр хэлбэл зохион бичгтээ илүү идэвхтэй тэнд ачаал бодол өгөөрэй. Бүхэл бүтэн одоо баг 60-50% буюу 20 онооны юм ажил байгаа гэдэг дахин анхааруулж хэлье гэж баярлалаа бодод. Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнх Баярын Уянмаа гэдэг. Би 2019 онд сан сургуулийг төгсөөд одоо гадаадд сурах сонирхолтой байгаа тул сургуулиудыг хариу хүлээгээд байж байгаа. Тэгээд өмнө жилийн монгол хэл их бичгийн ЕШ би 800 оноо авсан. Тэгээд та бүхэндээ яаж 800 оноо авсан гэсэн зөвлөгөө өгье. Тэгээд ихэнх хүүхдүүд маань босоо оноо буюу 400 дагуулгад хангалттай гэж боддог. 800 аягүй хэцүү оноо гэж боддог. Гэхдээ 800 оноо авахд ердөө тийм хэцүү биш байгаа. Тэгээд ер нь манай сургуулийн хувьд болохоор 3 дугаар улирал орж эхэлснээс хойш тэгээд 3 дугаар улирал орж эхэлснээс хойш тэгээд яш хүртэлх хугацаанд 2 сарын хугацаанд биднэрт өдөр болгон 1-2 цаг бэлдэх тийм боломж олгодог байсан. Миний хувьд би монгол хэлний багш Сансар Туяа багштай хамт бэлддэг байсан. Тэгээд нэгдүгээр түрүүнд хүүхдүүд багшаасаа айц сандралгүй бүх зүйлээ шууд асуух хэрэгтэй. Жижигхэн алдаач бай, дүрмийн алдаач бай, найруулагч бай, ер нь шууд багш нараас асуухад багш нар хэлээд өгнө. Одоо хөл хариутай байгаа ч гэсэн багш нараас асуухад багш нар бол шууд хэлээд өгнө. Багш нараас дугаарлан залгаад ч юм уу эсвэл фэйсбүүкээр хандаад бол багш нар шууд туслахад бэлэн байгаа. Тэгээд хоёрдугаарт нь болохоор би аягүй зохион бичлэг бичдэг байсан. Тэгээд зохион бичлэг бичснээр хүүхдүүд өөрөө ямархуу найруулгатайг яаж бичих тийм хэм маягаа олно. Зөв бичгийн алдаанууд тийм дүрмийн талаар аягүй их мэдлэг олж авдаг. Тэгээд 3 дугаарт нь болохоор цагийн менежмент аягүй чухал. Одоо хүүхдүүд аягүй сайн хичээлтэй аягүй сайн хүүхдүүд ч гэсэн шалгалтын дээр аягүй муу оноо авах тохиолдол байдаг. Тийм болохоор одоо тухайн даалгаврыг би 10 минутанд хийж өгөх эсвэл 20 минутанд хийн гэдэг цаг тавьж байгаа. Тэрэндээ ингээд гүйцэж хийхийг оролдоод тэгэж өөртөө дадал болгох хэрэгтэй. Тэгснээр цагийн менежмент олно. Тэгээд 4-р нь болохоор олон дахин хийгээд тахаар ер нь зүй тогтолцоог олждаг. Одоо манай боловсролын үнэлгээний төвийн сайт дээр тавигдсан жишээ даалгаврууд байгаа шүү дээ. Тэднийг ингээд олон дахин хийгээд талаар ер нь багш нар иймэрхүү даалгаврууд дээр ийм юм хийдэгтэй гэж ер нь тийм зүй тогтолцоог нь олждаг. Тэгээд дараа шалгалтын дээр хийхэд ер нь айгүй төхөн болдог байгаа. Тэгээд 5 дугаарт нь болохоор хичээл дээрх цагаа айгүй зөв ашиглах хэрэгтэй. Маш анхааралтайгаар багшийн заасан юмнуудыг бүгдээр нэг бүрчлэн тэмдэглэж аваад тэгээд би бол хувьдаа болохоор хичээл дээрээ тэднийг хийгээд хичээлээс гадуурх гэртээ болохоор зохион бичлэг дээр илүү төвлөрч ажилладаг байсан. Тэгээд өөр бас хэдэн зөвлөгөө байна. Нэгдүгээрт нь болохоор гоё бичих хэрэгтэй. Цэвэр нямаа бичгтэй байж ич багш нар та бүхний хийсэн одоо шалгалтыг илүү хурдтай шалгах боломжтой болно. Тэгээд бас цэвэр бичгийн онооч гэж юу нүгдэг. Тэгээд тийм цэвэр бичгийн оноо 2 оноо байдаг баг. Тэгээд 2 оноо ч гэсэн аяг үнэтэй байдаг тул та бүхэн хичээж байгаа цэвэр бичих хэрэгтэй. Би бол хувьдаа аяг жижигхэн бичдэг байсан. Аяг шоргоолт шиг. Тэгээд тэр нь ингээд хүн харахад аяг арцаас нь имэх зэгцгүй харагддаг. Тэгээд манай багш маань болохоор намайг чи яаштай сайн оноо амаараа гэж бичгээ засах хэрэгтэй. Дадлаг хий гэж хэлсэн. Тэгээд би зохион бичлэг бичгтээ аягүй нямба нэгт бодож аваад бичдэг. Тэгсээр хагаад аягүй гоё бичгтээ болоод ер нь бол оноо бол бүрээ хасан байгаа. Тэгээд хоёрдугаарт нь болохоор шалгалт өгөх үедээ хийж чадах зүйлээ эхлээд хийх хэрэгтэй. Тэгээд дараагаар нь хэцүү өмнөдөө нэгтэлж бодож байгаад хийсэн дээр хамгийн сүүлд нь болохоор эсээгээ бичээрэй гэж зөвлөе. Тэгээд эсээгээ бичихтэй эхлээд 5 минутанд ямар төрлийн, ямар найруулгатай, ямар уран дүрслэлт ашиглах уу, яах вэ гэдгээ бодож төлөвлөж бичээд тэгээд бичснээр ер нь эсээгээ тийм найруулгын алдаагүй, зөв бичгийн алдаагүй, эмх зэгцтэй, хүн уншихад ойлгомжтой гоё эсээ болно. За тэгээд энэ жил яш хүүхдүүдэд бүгдэнд нь амжилт хүсье. Ингээд сандралгүй бүгдээрээ сайн хийцгээгээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сан сургуулийн монгол хэлний багш Сансар Туяа байна. За багш нь өнөөдөр та бүхэнд
бүх нийтээр өгөх монгол хэл бичгийн шалгалтад хэрхэн бэлдэх талаар өөрийн туршлагаас хуваалцъя. За энэ шалгалтыг засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу 2014 оноос авч эхэлсэн. Тухайн шалгалтаар санд сургуулиас 800 оноо авч байгаа хүүхдүүд гардаг учраас багшийн зөвлөгөө өгөөч гэж дуудсан юм аа. За монгол хэл бичгийн шалгалтын агуулга бол 4 бүтцтэй. За нэгдүгээр бүтц нь 700-аас 800 орчим хүүхдээ их уншаад, за ер нь бол уран зохиол их уншаад байгаа тийм ээ. Их уншаад тухайн их дээрээ утга агуулга, уялдаа холбоо, учрыг ойлгож чадчихв гэдэг шалгуурыг хангасан, шалгасан 10 даалгавар, сонгох хэлбэрийн даалгавар гэдэг. 10 тест гэсэн үг. За тухайн тест маань ер нь нэг тийм жишг хэлбэртэй байгаа. За эхлээд тухайн их дотор гарсан үг хэллэгийн утгыг мэдж байна уу? Учир шалтгааныг ойлгосон байна уу? Тэр дүрийн онцлогийг ойлгож авч чадчихв. Тухайн ихэд гарч байгаа уран дүрслэлийг ойлгож мэдж байна уу? За тухайн ихийн ерөнхий зүй тогтол дарааллыг харж чадж байна уу ч гэдэг юм уу? Ийм хүүхдүүдийн уншсан зүйлээ ойлгох чадварыг шалгадаг даалгавар гэсэн үг. За энэ даалгаврыг ажиллахад багш нь ямар зөвлөгөө өгдөг вэ гэхээр хүүхдүүдээ эхээ нэг сайхан үлгэр уншиж байгаа юм шиг ойлгохыг хичээгээд нэг сайхан уншаад үзээрэй. За энэний дараа 10 тестийн асуултыг уншаад үзээрэй. 10 тестийн асуулт уншичаад эргүүлээд нөгөө эхээ 2 дахь удаа дахиад уншина. Ингэхээр эхийг уншиж явах явцад 10 тестэн дээр асуугаад байсан үг хэллэг асуултууд та бүхэнд таарлтна. Тэгэхээр үнэлгээний төвөөс өгсөн дэвтэр гэдэг бол та нарын ажиллах өөрийн орон зай учраас тухайн дэвтэр дээр тэмдэглээд явчих болно гэсэн үг. Энэ тестэн дээр гарч ирээд байсан шүү дээ. Энэ өгүүлбэрийн дагуур зурчи, энэ үгийг дугуйлчих гэдэг юм уу те. Ингээд тэмдэглээ. Тэгээд дараа нь тестэнд хариулах болохоор нөгөө үг дээр очиод харахаар тэр үгний өмнө болон хойд талын агуулга дотор өнөөх асуулт тэр чигээрээ явж идэг. Ерөөсөө тэр асуулт гэдэг маань тухайн ихэд байгаа тэр өгүүлбэр үг хэллэгээс өөрийг нь ашигласан байдаг байхгүй юу? Тийм болохоор тэр үг хэллэгийг ихээс олоод олсон хүрээндээ хам хүрээнд нь сайн ажиглаж тунгаах хэрэгтэй. Ингэсэн цагт бол 10 тестэн дээр алдахгүйгээр 20 оноогоо авах бүрэн боломжтой байдаг юм шүү. Хүүхдүүд юун дээр алддаггүй гэхээр эсэлтийн ерөнхий шалгалт өгөхийн өмнө өгдөг ганц шалгалт учраас сандраад, бэлтгэлгүй айгаад, твдээд би ч одоо амжих уу яах уу гэж сандраад байдаг. Гэтэл бол энэ 100 минут авдаг учраас та бүхэнд хангалттай цаг байгаа. Тэгэхээр нэгэнт өгч байгаа шалгалтыг сайн үнэлгээд авахын тулд хичээгээд үзэх нь шүү дээ. Тэгхгүйгээр яарал ихээ нэг хам уншаал. За нэг иймэрхүү юм гарч яндаа гэж нэг бүр төрхөн ойлгочихвол тэгээд нэг тестэн дээрээ ороод ирэхээр нэг энэ лесэндаа гэд ингээд дугуулаад ирэхээр тестэн дээр оноогоо алдаад байдаг байх юм шүү. Алдахгүй байх боломж 100%. Тэгэхээр дор хаяж 2 уншаад үзэх нь шүү. Бүр дахиад уншсан ч болно. За ийм зааврыг багш нь өгдөг. Хоёрдугаар даалгавар бол зөв бичиг дүрмтэй холбоотой даалгавар байгаа. Зөв бичиг дүрмийн алдаатай 5 үгийг олоод тэгээ олж биччихээд ард нь засаж бичих хэрэгтэй байдаг. За энэ даалгавар бол бид хэд 1-р ангиас хойш өдөө хүртэл зөв бичиг дүрмээ судалж зөв бичихийн төлөө хичээж явж байгаа. Тэгэхээр бидэд харьцангуй амар юм шиг байдаг боловч зарим хүнд бас хэцүү санагдаад байдаг. Тэгэхээр энэ алдаатай үг болох даалгавар бол ерөнхийдөө 5 өөр дүрм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэр 5 өөр дүрм бид хэдийн байнгын хэрэглээндээ байдаг. Их шиг гээхгүй ёс, эрэм үгийн залгах ёс, зөөлний тэмдэг болохгүй ёс, бүтээврийн нэлцийг зөв бичих ёс ч гэдэг юм уу тийм. Ингээд бид хэдийн өдөр тутмын хэрэглээнд байдаг дүрмүүд байдаг байхгүй. Анаас нь том жижигээр бичих ч гэдэг юм уу. За тэгэхээр сайн ажиглаад ихээ тухайн өгүүлбэрийг уншиж үзээд ажиглахад бол алдаа баг нүдэнд тод харагдчихэдэг. Тийм учраас айж твдэлгүй сандралгүй нөгөө өгнүүдээ олоод зөв бичих хувилбарыг сайн бодож үзээд за өнөөх чинь зөв бичих дүрмээрээ бодвол ийм биш үү, тийм биш үү гэдэг сайн гаргалгааг нь бодож үзчихэж хийгээрээ. Тэгээ энэ дасгал бол бид хэдийн цаашдаа бичих зөв найруулгын бичигд бол их тустай
дасгал шүү. За 3 дугаар даалгавар нь Монгол бичгийн шалгалт. Даалгавар Монгол бичгээр өгсөн эхийг бид хэд уншина. Уншингуудаа хажууд нь хөрвүүлээд биччих юм. Кириллээр бичиж юм гэсэн. За ингэж бичихэд хүүхдүүдэд маань ингээ уншиж чадахгүй юу илээ яадаг лээ гэдэг үг тохиолддог. Энэ үед яах ёстой вэ гэхээр нөгөө уншиж чадсан байгаа тэр бүхэл өгүүлбэрээ цогцлбороо ингээд өөрөө утгыг гаргаж ойлгох ёстой. Тэр утгыг ойлгохгүй нөгөө ганц үгэн дээр нь ухалтаад ахаар хам хүрээнээс ойлгохгүй болохоор тухайн үгээ уншиж чадахгүй нөгөө буруу байдлаар нь бичиж явуулчихдаг байхгүй юу. Тийм учраас хам хүрээ тэр хам орчноос сайн гаргаж үгээ төхүүлж уншиж чадахгүй үгээ төхүүлсэн байдлаар ядаж бичээрэй. Уншиж чадахгүйгээд орхиж огтоосоо болохгүй шүү гэдэг. За зааврыг хошин өгдөг. За 4-р даалгавар бол зохион найруулж бичих даалгавар байгаа юм. Тэгэхээр энэ зохион найруулж бичих даалгавар өмнөө өгөгдөлтэй байгаа тийм ээ. Ийм сэдвэр ингэж бичээрэй гэсэн даалгавар байж байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн гол гаргадаг алдаа зөвхөн сэдвээ харчдаг байхгүй юу? Тийм сэдвэр бичих юм ээ сэдвээ харчих. За нэг үгийн тоо харах баг тийм ээ. Тэгэл нөгөө хоёроо ингэж биччихдэг. Гэтэл тэр сэдвийг тойрсон маш олон өгөгдөл өгдөг байхгүй юу? Сэдвээ дагаад зорилгоо юу юм, өнгө айс нь яаж гарч ирэх ёстой юм, бүтцээ гаргаарай, найруулгын алдаагүй бичээрэй, үгийн тоо, бичгийн соёлд анхаараарай гэл ингээд маш олон ийм зөвлөгөөг тэр заавар дотор өгчихсөн байдаг байхгүй юу? Тэгэхээр яг тэр өгсөн байгаа заавраараа нэг оноогоо хуваарлаад өгчдөг юм. Засаж байгаа багш нар 20 оноотой шүү дээ. Тэгэхээр энэ 20 оноогоо яг тэр өгсөн заавартаа сэдв зорилго гэхэд 5 оноо гэхлээр чинь хэрвээ зөвхөн сэдвээ хараад бусд юм анзаарахгүй биччихвэл нөгөө 5 оноогоо авчаад бусд нь хэдэн оноо байх уч гэдэг юм уу. Тийм учраас сэдв тойрсон тэр өгөгдлүүдийг маш сайн уншаарай. Тэр өгөгдөл дотроосоо тэр өгөгдлүүдээ хангаж бичих юм. За сэдвээ ойлгоцсон учраас зорилгоо ухаарад бичиж чинь баримт тухайн сэдвтэй холбоотой баримт чиний дотор маш баялаг байж байгаа. Чиний амьдралаар дүүрэн байгаа. Чиний эргэн тойрноор дүүрэн байгаа учраас баримтаа маш сайн тооцоолж бодох ёстой шүү. Тэрнээс яаж битээ бичээрэй. Гоё баримт олцсон тохиолдолд чамаас үг урсаж гараад идэг байхгүй юу? Зүгээр шууд эхэлчихээр нөө баримтаа бодох хэцүү, бодохгүй байх хэцүү, цагаа бодоод ингээд бичих юм олдохгүй байх тохиолдол гардаг. Тэгэхээр эхлээд заавал баримтаа бодоорой. Сэдвтэйгээ холбоотой баримтаа бод. За баримтаа бодсон бол одоо бичих зүйлээ төлөвлөнө. Эхлэл хэсэгт би ийм юм биччихье. Гол хэсэгт би нөгөө баримтаа батлах юм биччихье. 3 дахь төгсгөл хэсэгтээ би ингээд дүгнээ төгсгчийгээд ер нь эхийн бүтцээ гаргасан ядаж шүү. Бүр аргаа барахад 3 доголь мөртэй бичээрэй. Зохицолбор болгоо уг нь доголь мөртэй байх хэвээр. Тэгтээ ядаж эхлэл гол төгсгөл хэсгээ гаргасан 3 доголь мөрийг заавал гаргаарай гэсэн. За бичлэгийн хэлбэр төрлөө сайн анхаарах нь байна. Захидал бичих юм уу, тэмдэглэл бичих юм уу, зөвлөгөө бичих юм уу, хөрг найруулга бичих юм уу, эссе бичих юм уу гэдэг ингээд цаанаас заасан тэр төрөл зүйлийг сайн анхаарч уншаарай. Тэгэхгүй бол алдаа гарах магадлал өндөр шүү. За үгийн тоон дээр үгийн тоо учиргүй хэтрүүлж болохгүй. Учиргүй 50-60 хэтрүүлээ бичдэг юм уу? Бүр дутаачж бас болохгүй. Тэгэхээр яг нэг 10 гаруй ч юм уу тийм үгийн хэлбэлцэл бол байж болно шүү дээ. За ингээд бичгийн соёл дээр маш сайн анхаарна. Бидний бичиж байгаа бичгийг цөөн багш засна. Та нарт ордог багш нар хүүхдүүдийнхээ засахгүй учраас тэр багш нарт маш гаргацтай, ойлгомжтой, тодорхой биччих юм бол бичгийн соёлын оноогоо авчна гэсэн үг байна шүү дээ. За энэ 4 даалгаврыг хийж гүйцэтгээд хэдүүлээ хэлэгчийн шалгалтанд 800 онооны төлөө зүтгэх юм байна. За яагаад 800 оноо гэж байгаа гэхлээр бид хэд Монголд ихтэй сургуульд орохчл байгаа бол сурах гिचл байгаа бол их хэлээрээ уншаад ойлгочдөг. Ойлгосон зүйлийг бичээд илэрхийлждэг. Бичгтээ зөв бичих нэ тэ. За монгол хичээр уншаад ойлгоч одоо 25 оноос бас хэрэгжих гэдэг нь шүү дээ энэ. За дээр нь тэр бичсэн зүйлээ илтгэлээ ч юм уу, рефератаа ч юм уу, бие даалтаа ч юм уу, тайлан төслөө ч юм уу өөрөө илэрхийлээд ярих чадвар их чухал гэдэг. Тэгэхээр энэ бүх чадварыг нь хөгжүүлж байгаа. Бас энэ чадварыг нь хөгжүүлэхийн төлөө хичээж байгаа энэ ажил бол шалгалт юм байгаа юм. Тэгэхээр энэ шалгалт биш, бид хэдийн сурсан чадварыг илэрхийлж гаргаж байгаа ажил юм шүү гэж бодоод 800 онооны төлөө хичээгээрээ энэ авсан оноо нь бид хэдийн дүнгийн батламжин дээр давхар хэвлэгддэг учраас насаараа хадгалах тэр дүнгийн батламжин дээрээ 800 оноо гэдэг оноотой явна гэдэг бол
маш бахархам шүү. 400 оноо гэдэг босон оноог битгий бодоорой. За баярлалаа. Шалгалтанд нь амжилт хүсье. Үнэлгээний төвийн сайт дээр жишг даалгаврууд байгаа учраас жишг даалгавраа ажиллаад багш нартайгаа холбоотойгоор асуух зүйлээ асуугаад явж бас болно шүү хүмүүстээ. За амжилт хүсье.